Манай сурвалжлах баг Төв аймгийн Аргалан сумын малчдаар явж тэдний дуу хоолойг сонслоо. За малчдын хувьд ноолуурын үн өндөр байгаа ч юмны үн тэнгэрт хаацнаа хүн тусаж байна гэдгээ хэллээ. Мөн хоёрдугаарт малчид махан үнэтэй зардаг гэдэг нь худал болохыг тайлбарлалаа. Гуравдугаарт тэтгэврийг нөхөн төлдөг болох санал гаргалаа. За үзэгчтэй энэ жилийн хувьд бол ноолуур 195 мянган төгрөгөөр бас худалдаалагдж байгаа гэсэн ийм мэдээ байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд бол одоо малчид иргэдийн хувьд бол энэ жилийн хувьд за ямааныхаа төгсгөл рүүгээ орсон буюу за борлон агаас хамт эхэлсэн байна. За энэ айлын хувьд л гэхэд за яг энэ борлонгоо самнаад 200 г ноолуур аваад за энийг ченж завьчид худалдаалахад за 35 орчим мянган төгрөг болдгоо за 35 орчим мянган төгрөгөөр буцаад за 10 хил урилж авч хүрэхгүй за ийм юмны үн өссөн байна гэдгийг хэлж байна. Тэр 200 г ноолуур чи хил ноолуур чинь 190 тэгэхээр чинь 19 мянга үсттэй. Манай 36 мянга л болно үсттэй. 36 мянга ч одоо тэгээд инээдтэй шүү дээ. Дэлгүүр ороод нэг 2-3 юм авч итэл 40-50 мянга болчихдээ шүү дээ. Юу авсан мэддэхгүй тэгэл нэг торны ёроолд нэг 2-3 хүн жоох юм. Ганцаа орлого олдгийг хүсмэл юм шүү дээ. 10 гаруй сая төгрөгийн малчны зэлтэлээс одоо ямар ч ихнийхээ ээлжийн төлөлтийг хийчихлээ шүү дээ. Ноолуурын үн энэ жил харьцангуй боломжийн орлого нэмэгдсэн зарлага бүр илүү өссөн гэдгийг хэлж байна. Малын тэжээл, шатхуун, ахуйн хэрэглээ бүгд нэмэгдсэн болохоор амьдрал тийм ч амаргүй байна гэдгийг хэллээ. Малчид намар мах хавар ноолуурын цагаар л орлоготой болдог. Энэ жилийн ноолуурын мөнгөөр тэд банкнаас авсан малчны зээлээч чүүтэй айтаа төлжээ. Жохон ноолуурынхаа малчин биднес нь жохон ноолуурнаас аваад нэг эдэн төгрөгтэй орохын тэгээд нөгөөх нь юу болох вэ гэхээр ердөө нөгөө мал аж ахуйн хэрэглээнийхаа юмыг малдаа бас авмаар байдаг. Тэгээд хоол хүнсэхэд ерөөсө 2 сая төгрөг бол юу ч байхгүй л орж ирдэг. Бидний гар дээрс гарч байгаа махад боломжийн үнэтэй гарч байгаа. За хээж орчин төгрөгөөр манайхаа бол одоо нодлон намар одоо 10 гаруй өхөр байлсан. Тэгэхэд 1 кг дотн 14 мянгаар өгчээсэн. За энэ хавар одоо ганц нэг өхөр байлахад манайх кг дотны 20 мянга л өгсөн. Энэ нодлон намар манайхаа байлсан одоо малын арь ширнүүд одоо авах газар байхгүй ингээл хавар бид нар одоо ингээл нүүдэл суудал хийхийн үед одоо ингээл хог хаягдлуулаад хаягдчихж байгаа нь энэ. Яагаад тэгэхээр зэрэгээс аль шир үн байхгүй ерөөсөө аль шир толгой ширч одоо хогдол хаягдж шít. Мөн малчдын хувьд түүхийд буюу ноос ноолуур арь шир үнгүүдэж байгаа төр зэсэг анхаарлаа хандуулж боловсруулдаг үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэллээ. Нодлон болон энэ жил бойсон малынхаа арь шир түүхийдийг хайж нүхээс аргагүй төрчвөө тухайга ярьж байлаа.